Жирэмсэн үедээ чихрийн шижин буюу сахараар онцлогдсон ээжүүдэд ямар эмчилгээ хийдэг, энэ ээжүүд юун дээр анхаарах вэ гэдгийг маш товчхон хэлээд өгье. Тэгэхээр жирэмсэн үедээ чихрийн шижин буюу сахараар онцлогдсон тохиолдолд нэгдүгээрт хоолтон дээр анхаарах ёстой. Одоо жишээ нь өдөрт 3 удаа хооллоод 2 удаа хөнгөн зүүн шидэх. Манай ээжнэр яадаг вэ гэхээр жирэмсэн үедээ чихрийн шижингээр онцлогдоод нүүрс усаа хасаарай гэж хэлэхээр тэр чигтээ нүүрс усаа зогсоочдөг. Энэ бол ургийн өсөлт хөгжилтөнд маш муугар нөлөөлдөг учраас нүүрс усыг огцом зогсоож ерөөсө болохгүй бага тунгаар авах ёстой. Гэхдээ цуснд байгаа сахарыг огцом өсгөдөг нүүрс уснаас илүү цуснд байгаа сахарыг удаан өсгөдөг нүүрс ус хэрэглэх шаардлагатай. За хоёрдугаарт дасгал хөдөлгөөн хийх зөвлөдөг байгаа. За дасгал хөдөлгөөний хувьд бол хөнгөн явах ч юм уу, бассейнд явах ч юм уу, иймэрхүү дасгал хөдөлгөөн бол хийж болдог. Гэхдээ жирэмсэн ээж маань доошо бага зэргийн цус үзэгдээд байгаа. Ургийн хөдөлгөөн хангалттай мэдрэгдэхгүй байгаа. За мөн өмнө нь аборт хийлгэжсэн зулбаж байсан, амьгүй төрж байсан ийм түүхтэй ээжнэр байх юм бол дасгал хөдөлгөөн хамаагүй хийж болох эсхийг эмчтэйгээ зөвлөлдөж хийх эсгээ шийдэх хэрэгтэй. За тэгээ жирэмсэн ээжнэрт ингээд дасгал хөдөлгөөн хоолтон дээр анхаарад цуснд их сахараа хянаад явдаг. Цуснд байгаа сахарыг өдөрт нэлээд олон удаа үзэх шаардлагатай болдог. Ингэж үзээд хянаад тэмдэглээд явхаар ерөнхийдөө бол жирэмсэн ээжийн сахар хангалттай бага түвшинд явж болдог. Гэхдээ дасгал хийгээд хоолтон дээр анхаарад байгаа хэрнээ жирэмсэн ээжийн маань цуснд байгаа сахар өндөр байгаад ах юм бол бид нар инсулин тарьж болдог. Тэгэхээр инсулин тарьж болно гэж хүүхдэд аюултай биш үү гэж маш их асуудаг. Инсулин даавар бол өөрөө бидний биеэс ялгарч идэг даавар учраас бид нар тэр дааврыг гаднаас нөхөд өгж гэнэ л гэсэн үг. Хоёрдугаарт инсулин даавар ихсийг нэвтэрдэггүй учраас урагт ямар нэг нөлөө байдаггүй. Тэгэхээр ямар нэг байдлаар айх аюулгүй инсулин даавар тариад явхад болдог. За тэгээ жирэмсэн үеийн чихрийн шижинтэй ээж нарын ихэнх нь төрсний дараа 6-7 хоног болж байхад цуснд байгаа сахар маань ер нь бол хэвийн болдог. Тэгэхээр манай ээж нар ингээд би сахаргүй болчлаа гэж тэр чигтээ хайчдаг. Тэгэхээр сүүлийн үеийн судалгаанууд дээр жирэмсэн үедээ чихрийн шижинтэй байсан ээж жирэмсний дараа цуснд сахар хэвийн болсон ч гэсэн 10 жилийн дараа 20 жилийн дараа чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрээр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаанууд маш их байдаг. Тийм болохоор хэрвээ та жирэмсэн үедээ чихрийн шижинтэй болж байсан цусны дараа сахар танд хэвийн болсон ч гэсэн явандаа сахартай болж болцсохгүй учраас жилд нэг удаа дорайж цуснд сахараа хянуулаад явах ёстой гэсэн үг байх нь байна.